сайн бацгаана уу? За, Монголын ZW 30 клуб байна. За, өнөөдөр автогийн гаргадаг түүдгийн нэргэд нэвтрүүлэхийг оролцоод бэлэнсэн байна. За, бүгдээрээ явж хамт олноо цуглуулад агаарт сайхан хэр хоол идцгээе. Байна. За, хаана явна? За, хэдүүлээ тэр нөгөө нэг 22-ын Петровс дээр уулзъя. За, тэгээ. Тэгээ тэндээсээ бензин аваад дэлгүүр ороод тэгээ хөдлөд. Ганцхан одоо гарч ийн гэсэн. За. За, машинаа холдсон. Одоо бүгд өөрсдөө оолохын тулд энэ ойрхон Сансар супермаркет байж байна. Тэгэхээр ийш орж өөрсдөө хоолны ямиг авцгаая. За, эндээ сайхан сүг авчи. За, энэ миний Монголын сүч дайжгүй гэдэг лөө. Энээс нэг авъя. Цайжнахаа нэг авчи. Тэгээ хангаад хийдээ бас нэг өрхтөө авчи тий. Тий. За. Хоёрыг авчих. За, хоёрыг авчи. За. Бид нар бензин авцсан. Хүнсээ авцсан. Одоо түүдгийн нэргэд нэвтрүүлгийнхаа машиныг сонирхоо барьчлаа. Jimmy байт юм байна. Их гоё юм байна. GPS-тэй хөгжим Android. Тэгээд өөрийнхөө машиныг найздаа унуулчлаа. Гоё хөнгөн явдалтай байна. Мотор зоторныхон багтаамжийг мэдэхгүй байна. Гэтэ маш их таалагдж байна. Ер нь бол одоо бөөнөрөө шорлогоо хийх газар руугаа явж байна. Гоё байгальтай газар очно хэдүүлээ. Тэнд очиж жагаад илүү гоё клубийнхаа талаар ярилцъя. Тэ? Та бүхэнд бас хэлээгүй зарим зүйлсийг бас хэлье. Янзын байна гадаа. За, бид нар гачууртад ирсэн байна. Одоо бүгдээрээ энд түүдгээ асаагаад шорлогоо хийгээд хоолно. Ингээ сайхан сонирхолтой яриа өрнүүлэн цаашаа бидэнтэй хамт байгаарай. Явчихсан. Би бол түүдгээ асаачлаа. Манай хоёр маань нэг нь шорлогныхаа галыг үлдээд, нэг нь шорлогоо бэлдээл байж ах шиг байна. Манай мига ч тэгэл зугаалга болгон дээр тогоо өрдөн штэ. Манус нь бэлдээл. Нэг тогоочтой, нэг бэлтгэгчтэй. Хонь махцах, мах эвдэх мэдтэй. Тиймэрхүү асуудал дээр бол манай хүүбо бол тачигнуулна. Бүгд тал явъя. Тий, бүгд тал явъя яста. Тэгээл дорын ажиллаа дааж аваал. Сайхан. Гадаа гоё өнөө. За, цайгаа тавьчлаа. Түүхтэй цаагаад. Сайхан
оролцолж байна. За. Энэ манай клубын гишүүд маань таарсан маань ирсэнд баярлалаа. За. Тэгээд одоо эхнээсээ танилцуулна да. За. Би танилцуулчих. За тэгтэх үү. За энэ манай клубын гишүү 023 дугаартай Мегмар Цэрнэ. За энд ирсэн байна. За энд манай 67 лого дугаартай Ганзоо маань ирсэн байна. Эхнэр хүүхдийн хамт ирсэн. Эхнэр хүүхэд нь машинда. Хүүхэд нь яраа очраас гадаа жоохон сэрүүхэн байгаа учраас машинда байна. За энд манай 06 логотой Хүүхэн Баатар Совд Эрдэнэ Совд маань хамт гэр бүлийн хамт ирсэн байна. За та бүхэнд ирсэнд баярлалаа. За. Баярлалаа. Баярлалаа. Өнөөдөр ингээд агаарт гараад яг гой дулаах өдөр таарчлаа тийм ээ. Тийм л сайхан тийм. Янз байна уу? Одоо за Мега чинь 17 онд орсон. 17 онд. За Андууч 18 онд. 18 онд. Хүүба чинь Юу вэ? Одоо жил харсал болж байна. 2 жил болж байна. Бас 18 оны ихэнд орсон юм уу тийм ээ. Тийм. Тийм байна. 2 жил болсон. Тим хүмүүс маань цугсан байна. Манайх чинь одоо тэгээд сайн ус хийхээр зарим гişүүд маань ажил нь амжихгүй тий. Тэгээ нөхөө л явна штэ. Одоо өнөөдөр энэ гурван маань ингээл явлаа гэхэд дараагийн сайн үст энэ гурван маань завгүй болчих ч юм уу тий. Тэгээд нөгөө хэд нөхөгдөөл орж ирнэ. Тэр нэг сайхан хамт олноо дутхгүй. Эсвэл би нэг нөхөө явчихдаг. Тэгээд нэг хүүхд ч гэсэн бити гониглаасаа гэдэг үүднээс анхын клубыг байгуулад 17 гишүүнтэй байгуулчаад нэг л юмыг би амар анзаарч ирсэн. Хүүхэд бүр инех хэвээр тий? Хүүхэд болгон ад жаргалтай байх хэвээр. Хүүхэд мэдээж уйлдаг тийм ээ. Тэр бол баярын үлэмс байх хэвээр. Хамгийн гой дурсамжтай сайн үлс нь юу вэ? Хамгийн гоё дурсамжтай нь уу? Тий. Төв аймгийнх юм уу? Энэ жилийн хөө. Хэнжлээ. Энэ 19 он шүү дээ. Тий, 19 оны хүүхдийн баярх тий. Тий, хүүхдийн байр. Чиний Аль сургууль очлоо? Тэр чинь юу вэ? Нэг гадаад хөрөнгө оруулалттай гэдэг. Солонгос хөрөнгө. Солонгос хөрөнгө оруулалттай гэдэг юм чи. Төв Бага аймгийн анги байсан те дандаа. Тий, дандаа баг. Бага. А яг 100 мод цэцэрлэгийн төрөө. хүүхдүүд. Цэцэрлэгийн хүүхдүүд байсан. Хоёр давхтаа цэцэрлэгийн ангитай юм. Юу нь гоё байсан? Тэгээд хүүхдүүд чаагалдал хөөхөн байгаа юм. Эд шидийн оронд их сайхан байлаа та. Тэнд ч одоо энэ нэг хамгийн гол нь Одоо нэрээ шолоо. хэдүүлээ буцалтаа нэг ий чидийн оронгороо нэг ороод ойрхон юм чи тий. Тий, Гоё болсон байна уу? Гоё л болсон байгаа хэл та. Олон хүүхдүүд ад жаргалыг тий нэг өдөр ч гэсэн мэдрүүлсэн гэдэг үрнээс нэг мөрөөдөл байдаг шүү дээ. Тий. Одоо нэг энэ хүүхдүүдийг ингээд нэг баярлуулж гоё юм болоо. Одоо бид нар одоо авч явахаараа нэг хоолнд оруулдаг, бэлэг өгдөг тий. Машинаар авч хотын зүгээр парад хийдэг. Эндээс нэг арай өөр санаа байна уу? Арай өөр. Тий, арай өөр нэг шинэлэг гэсэн үг. Арай өөр тэр нэг байгаа орчинд нь очоод нэг хоног сайхан өөнөрөө тоглож ороод тэгвэл зүгээр юм шиг. Байнгын машин дотор нь уу? тий, байнгын машинтай явж байгаа. Одоо нэгс нь бол өнчөө өрөөсөн хүүхдүүдэд нэг өдөр ч гэсэн те аав нь бол гэсэн үг шүү дээ. Тий. Тийм ээ. Яг хамтдаг байгаа байдал дээр нь очиж сайхан танилцаад Хоолнд нь хамт ороод тий, бүхэл юм хамт хийгээд нэг өдөр гэсэн. Тэгвэл бас арай илүү гоё явах. тийм ээ те. Гэж бодож байна. Наадах чинь тэгвэл Хэрэгжүүлье гэж. тий хэрэгжүүлээ. Манай клуб чи юу нь бол нэг үндсэн нэг 60-аас 70 хүнтэй байдیں۔ Тэ тэр хүмүүсээ нэг 100 дотор барина гэсэн бодлоготой. Яагаад тэгж байна гэхэлэр хатгсан гар шиг байх хэвээр тий. Нэг дунд нь нэг одоо жишээ нь бөөнөрөө байж байгаа. Би одоо сая энд нэг хүн санаа хэлэнгүүт энд зүрх ч юм уу тий. Тим асуудал байдаггүй бид нарт. Тэгээ нэгэн санаа хэлэнгүүт нь тэрийгэ дэмжиж тултал явдаг. Тэрүүгээрээс бидний давуу тал болох юм уу да. Тийм болохоор би бас энэ хамт олон Нэг баг хамт олон бод. гатсан гар шиг, зангилчин гар шиг тий. Нэг зүтгэл бөөнөр үздэг. Тавчих юм аа. Маань яаж вэ? Том ондороос авах Болж гэнэ үү? Одоо эхнээс ингээ галтсан байж. За.
Гоё байна. Лемо. Хагийн тавиад. Шорлог ерөнхийдөө борцох шиг байна. Гоё байна уу? Янз нь уу? Лемо чимчгэнжээ. Инээс. Ай. Чи илэн болцсон юм уу? За шорлог маань ерөнхийдөө болцсон байна. Тэгсэн чинь энд бууз маань гарцсан байна бас. Би түүдгээ асаасан. Одоо цайгаа чанана. Цасаараа. Зя. Амтлаа. Миний Монголын зүйлтэй. Танах энэ сүүг хэрэгэлдэг үү? Тэгэлгүй яах вэ? Манай хүүхдүүд ч гэсэн шууд уучдаг шүү дээ. Нэг үү? Тий. Манайх энэ нөгөө нэг юм дөрвөлж ууртай байж тээ. Аа. X юу те? Экстра. Экстра. Тэрийг хэрэгэлдэг. Яагаад юу бүрүүсгож авсан юм? За надад л загвар нэг таалагдсан. Тэгэхээр нэг бензин бага иддэг мэддэг. Тэр мэрийг анх мэдэхгүй шүү дээ. Авч унаад айгүй гоё унаа гэдэг юм мэдэрсэн. Хүний хэрэглээнд нийцгэр Монголын нөхцөлд бол их амар тийм хөдөө гадаа явахгүй. Ямар ч нэг хоос алхуулчихгүй шиг л тэгээ нэг хөргөстэй газарт нь хөргөөл гэдэг унаа да. Асуудал. Их юм нэхэд байхгүй. Бензин хэлэхгүй нү? Бензин хэлэхгүй. Колонк хажуугаар явахаар ингээд нэг тоосго мосго нэмдэг гэсэн. Оо тэг айгүй сайхан унаа шүү дээ. За ганцаа яагаад бүрүүсгэж авсан? Одоо өрөөгөөж эдийн засаг талаас л бодож авсан да. Юу нь бол бензин баг гэдэг мэддэг байсан юм. Тий. За хүү ба. Өө ялгаагүй тэгэл бензин баг эдийн засаг тэмнэлттэй. Одоо энэ хотын хөдөлгөөн, хотын соёл гэж нэг айхтар юм байна шүү дээ одоо Монголд. Одоо энэ сайн ингээд наашаа ирж байхаар цувал явж л байна л та нэг 3 машин цувал явж байгаа юм л та. Тэгээ урд ингээд автобус явж байхад гүд төрүүлгээл дундуур ороод Цуваа таслан байж те. тийм Сигналдаа яг сигналд урдаас нь машин ирж байгааг дохоогоороо би өгöd байгаа шүү дээ. Тэг чинь л бүр ингээд нэг саяны пүрүс 20 байна л та. Цагаан пүрүсээ. Бүр ингээд бүр даялж орж ирээл буцаад игнэр үг авахгүй. Дундуур шахаж орж ирээл албаар тэгээд идэм үү, өөд идэм үү. Амнаасаа өөддөг хүмүүс тийм байд юм уу мэдэхгүй. Бас л нэг яарж явж байсан хүмүүс урд нь орж ирсэн юм байна шүү. Чи юу? Игнэ чамааг барай очоод. зүү үзэлцээ. Тэгээд миний чигийн хөдөлгөөн явж байгаа. Тэгэхэд л одоо тэгээд нэг гэрлэн дохион дээр амжих гач юм уу тэр үйлдэлээс л тэгэл ирээд мөрөгчлөө байгаа юм л да. За машинаа аваад бол удааг байсан. Нэг 2-3 сар л болсон бол удаа. Манай эхнэр барьцаа явчихсан. Очил. Тий. Тэгсэн чинь л ардаас нь яг манай одоо ажил руу иргэдгээ юуны тэнд Мишель Экспо гэдэг тэнд л уулзуултаа иргээд байжсэн чинь ардаас нэг машин дүггээл ороод ирсэн гэсэн. Зөөлхөн. Хүнс. Хүнсэл ороод ирсэн. Гайхал буугаар яасан хийсэн гэсэн нэг хоёр залуу бууж ирсэн ээ. Тамхиных нь тамхи татчихад тамхиных хүнс нь өвөр дээр ноц юм байл. Тэгээ доошоо ингэж харж агаад тэр ерөөсөө тэр утас ч юу ч машин барьж байхдаа бол манайх ерөөсөө Яг наасан. ямар нэгэн тийм илүү үйл ерөөсөө л яг л машин барьж байгаа тэр хүн өөрийнхөө аймаж гэр бүлийнхээ аймаж хариуцсан. Бас хариуцлагатай байх хэрэгтэй. Тэр нэг юу байдаг штэ. Одоо замын цагтаа руу залгахаар ч юм уу те нэг цагтаа хувь одоо тий одоо чи нэг замын цагтаа хийдэг байлаа гэж бод. Тэгээ би чиний утас руу заалхангууд нэг рекламагийн юм явуулахгүй. Саунд. Тэн дээр хүү чинь уцаа болооч наа чин 60 км/цагийн уртаа явж байгаа чи 3 секундын дотор аваар их боломжтой. Тийм болох уцаа бол гэдэг. Тэгээ би сая нэг юутай замын цагтаагийн нэг 2-3 хүнтэй хамтраад нэг юм хийсэн. Тэгэхэд яг тэр гурлал байх тэр юм. Яг тэр ч мөр ингэ чихэл хоногчтой юм л. Тэгэл би ч адилхан хүн болгон л машин барьж байхдаа ингэ уцаа олддог тийм. Тэгээ миний хувьд гэх юм бол би энэ фермсийн тэнд явж байсан чинь түгжирсэн зав ингээл амар түгжирж ирсэн ингээд. Тэгсэн чинь миний араас паа тэгэл орчтой. Хүүрээ. За одоо ингэ нөгөө гэрэл мэрэл хагарт юм бодож байгаа юм чинь. Хайрын гэрэл. За одоо гүүпер жаах олдчих واخ гэж хэвээр бодоол. Арын хормоо задагцсан бол Машина бодоод машина. Тэгээд би буугаад харваа. Тэгсэн чинь ингээд гүүпер ингээ хоёр талаар ингээ бүлтэрсэн хормон арайч хуухарчаагүй нэг ингээд нэг дэлхийж малийцсан. Яндан доошоо унцсан. Гэрэл цуурцсан байна. Гү чи яаваа гэдгсэн. Үгүй хахаар нь уцаа харж явж байгаад мөрчлөө гэж авдیں۔ Гү чи одоо тэгээд тий хийнэгч байхгүй. Тэнгүүтэл нь би одоо за одоо тэгээд яана ч одоо цагдаагаа дуудаа. Тэгээд цагдаагийн дуудаад ирж байхдаа би уурлаа. Гэж бод.
Тэнийг юм уу? Тэ? Урд чи ийм амар төвчл үүсэж байгаа чи ямар хүчтэй мөрөгдин чи гэдэг. Тэгсэн чи юм. Би ингээ мөргүүлэхдээ арын дэр үжтэй. Бүрүүсний дэр ялангуяа том байдаг уртлан. Та нар анзаараар заяа. Бусад машин артлынхаа дэрийг урталтай хийсэн байна. Тэр чи хамгийн буруу. Тийм байна. Араас мөрөхөд нуус таслана. Тийм. Би яг мөргүүлэхэд яг артлын дэрээ зогсон хөх тав гэдэг ингээд. Тэгээ хүзүү өвдөд байгаа шүү дээ ингээд. Яа гээд. Тэгээд би дараа нь суухтаа энэ дэр хэрвээ байгаагүй байсан бол миний нуус тасарсан байна. Тийм ба шүү те. Тийм болохоор тэр артлын дэрийг уртлныг нь хамгийн буруу. Араас ч машин мөргөд дуусаа шүү дээ. Одоо ингээд зөндөө сайн үс хийлээ. Зөндөө хүүхэд баярлууллаа. Тэр болгон дээр нэг юм факт явдаг та мега манай энэ. Тэр факттай нөхөртөө тэндээсээ нэг хуваалцаач. Хамгийн гоё факт нь хаана вэ? Шандях юм да. За. Бид нар чи шанд руу зугаалахаар болоо. За тэгээ эндээсээ гарч очиад Бид нар чи юу лээ? Шүн гарлаа. Шүн тэгээ харлаа. шүн 12 Тэгээ бүр цуглаад юм байна тий. тэгэл өглөөс төрс нар үзнэ гэл. Аа. Өө зүгээр бүгд л. Хахан симбэг унтах нь унтаал гэсэн. Тэгэл 5 хүн шанд дээр оржлоо. Аа. Тэгэл нэг нар мараа үзчихээл. Тэгээ шанд руугаа явлаа. Нараа үзчихээд. Тэгээ цаанаас шандын 3 ирээд хүлээж авчаал. Тэгэл явлаа. Өө шанд руу ч өглөө. Нэг одоо ерөнхийлөгч мөрөнхийлөгч ирж байгаа юм аа. Тухайн үед л одоо тийм Бүрүүстэй ерөнхийлөгч ирж байна. Бүрүүс босс кино гарцсан. Шандын голоор цаагаад авлаа. Хөө зүгээр. Тэгсэн жил одоо нэг үзүр үзэж байгаа юм шиг ингээл хоёр талаас хүмүүс ингээл шаваал хийчих. Би энэ данжсан юм уу? Бүрүүс боосоо ярьцдаг юм. Тэгээд нэг мэдсэн дэлгүүр дээр ороод бид нэг хүнс мүнс аваад гэсэн. Хүүс ингээл шаваа зогссон. Аа. Юу хэлээ хэлчихсэн. Тэгээ нөө алхаа матхаа шал ондоо болоо авчихсан. Би машинаа суудлаа. Удаашиж өрөөд юм аа. Би чамааг уулна паянга ирэх гэсэн чи өнгөрөөд байгаа. Тэр паян байгаа. Тэгээд шандын төв дээр нэг ингээд иргэслээ бид нар нэг удаагүй тий. Удаагүй. 30-40 минут хэрэглээгээ авчаад панк цаашаа гараад. Юу руу очив? Хамраа хийд рүү очив. За манай нөгөө ч ингээ газарчлаа л явлаа. За тэгээд цаг хамраа хийдээ үзчихэл амралтын газартаа байрлцаад. За нэг цаг хорхоо гэднэ. За. Бас л их шуургатай эстэй газар байл шүү. Элсээр ингээд дааг ингээд нэг юм Гой газар юм. гээл явж идэв юм ингээд. Мэддэхгүй ч гэсэн. Тийм. Уг нь амхандаа л хорхоо гоё хийгээд байна л гэдсэн. Тэгээ за юмс орхог боллоо. Тэгчээ бөөнөрөө тойроос оц. За орхоо иднэ л гэсэн. Аваал өнгөчээ тэгэл би энэ л харж байна. Шарх. Нөлийс. Нийл. Тэгсэн мөртлөө гоё юм байт юм байна. Бид нэг буцахтаа нэг чойр хүрээгүй те. Гой зам дээр. Арай өрөг. 100 муутай л явж исэн баг. Тэгсэн чинь хин сайн хажуур ингээд Гүн дурагч одоо яагаад ингэ хурдлаад байгаа юм бол жоохон урдыг асуулах юмсан гэл. Тэгээл нэг тоогоочгүй. Тэгэл нэг юм жижигхэн даваад гэсэн чинь манай охин шуу гэж хэлдэг. Тэгэл хаал гэж ингээд харсан чинь амар том хар. Амар том шуу заяа. Пүү гэл. Амар өндөр ингээд тийш пүнк гэж гараад ирсэн. Вау, юу ямар шуу вэ гэж тэгсэн чинь замын хажуур ингээд пүнк гэж унчлаа. Тэгснээр давын даваад чинь манай сайнаа зогссон. Бид нар араас нь орж ирээд. Яа гэж чинь манай нөгөө сайнагийн саяхан гүүпрэн салаад. Гүүпр нь хаашаага. Нөгөө хүн шуу шиг харагдав. Тэр мөрөс амар том шүү. Ингээд явж байгаа юм шиг зүгээр. Би ч бүр ингээд шогт. Хөө юу вэ гэдгсэн чинь гүүпр байсан бэл. Тэр бас гоё. За өнөөдөр ингээд сайхан цэвэр агаарт нэг үзэг хамт өнгөрөөсөн та бүхэндээ бас баярлалаа. Сайхан шорлогоор дайлсан мегада баярлалаа. Эхнэрээс салхинд гаргаж хүүхдээ харуулсан ганцаадаа баярлалаа. Сайхан шорлог шарж өгч тий сүйтэй цагаар дайлсан. Бууцаар дайлсан. Супас баярлалаа. За ингээд нэвтрүүлгээ нүртэл ингээд жаргая. За тэгээ наарч буусан байна хэдүүлээ нэг Монгол хүн байна да нэг дуулаад өндөрлөе доо. Тэгээ да. Миний ардын
сэтгэл цаа мишээ тараа сэтгэл дүүрээ мөнх тэнгэрийн хөнгөн цэ